Оройн төргийн хэмжигчтэй 25 дугаар суугдлын үзээс зохион байгуулж байгаа нэмэх хасах хэлцүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаад бид ипотекийн зээл түүнтэй холбоотой тойрсон асуудлуудыг тойрч хэлцгээм. Тэгэхээр энэ удаагийнхаа зочдыг танилцуулъя. Барилга хот байгуулалтын яамны бодлого төлөлтийн газрын дарга Бачаргал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Үнэнбат, худалдаа ажлын танхимын ерөнхий эгч Тавгжав, Монголын барилгын ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Батсүх, Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баярдава, мөн нийслэлийн гэр хорооллын дэд үтсийн газрын дарга Ганбаатар нар оролцож байна. Тэгэхээр студид маань хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл бол энэд эрчимтэй явж байгаад өнгөрсөн оны дундаас эхлээд саармагжиж ихсэн. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн санхүүжил бол тодорхой их үүсвэрэн дутагдж ирсэн учраас энэ зээл бол өргөжих боломжгүй. Нэг хэсэг бас зогсон байдал орж байгаад хэдийгээр сүүлийн үед өргөжж эхэлж байгаа ч гэсэн бас иргэдийн хэрэгцээг хангах үе ийм хэмжээнд явж чадахгүй байна гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол Монгол банкнаас хэдийгээр энэ ипотекийн зээлийг санхүүжүүлж байгаа гэж байгаа боловч цаашдаа бас энэ ганц төв банк гэхгүйгээр засгийн газар болон бусад сангийн яам, бусад талууд ч гэсэн хамтран оролцох хэрэгтэй гэдэг ийм асуудал яригдж байгаа учраас та бүхнийг энэ студиуд энэ асуудлыг тойрч ярилцахаар урьсан байгаа. Тэгэхээр нийслэл хотод 352,812 өрх байгаа гэж байгаа. Тэгэхээр үүний 148,600 орон сууцнд амьдарч байгаа бол үлдсэн 204,000 айл гэр хороололд амьдарч байгаа. Тэгвэл энэ гэр хороололд амьдарч байгаа нийт айлуудын 90% нь орон сууцнд амьдрах хүсэлтэй гэдгийг илэрхийлсэн юм судалгаа байдаг юм л да. Тэгэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол банкудаас нийтдээ 940 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгосон байгаа бол 2013 оноос эхлээд энэ бол зээл бол маш эрчимтэй 5 дахин өсөд 2015 оны сүүлээр гэхэд бол 3.4 их найт төгрөгт хүрсэн байгаа юм л да. Тэгвэл сүүлийн үед ипотекийн зээл санхүүжүүлэх асуудлыг бол Монгол банкнаас хамгийн сүүлд шинэ журам гаргаад энэ журмаараа бол зөвхөн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлье гэдэг асуудлыг яриад айл өрхөдөд олгоод эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр төв банкны мөнгөний бодлогын газрын захирал Баярдава та товч тайлбар хэлэхгүй. Одоогийн байдлаар банкуудын олгосон зээлийн хэмжээ бол 4 их найт төгрөг байгаа. Энэ 4 их найт төгрөгийн 2.9 их найт төгрөг нь бол 8%-тай холбоотой ийм санхүүжилттэй зээл байгаа. Дахин санхүүжүүлсэн шинээр олгосон. За үлдсэн нь бол банкны өөрийн их усраар олгосон. Нөгөө шалгуураас гадуур шалгуурт орохгүй байгаа тийм журмын шалгуурт орохгүй байгаа зээл байдаг. За нийтдээ барилгын салбарт энэ өнгөрсөн жилүүд олгосон Монгол банкнаас олгосон санхүүжилтийн хэмжээ бол 3.7 их найт төгрөг байна. За 3.7 их найт төгрөгнөөс эргэн төлөгдсөн хэмжээ бол 2.6 2.7 орчим их найт төгрөгийн эргэн төлөлт бол хийгдсэн байна. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд Монгол банкнаас одоо банкудаас эргэн төлөгдөөгүй байгаа банкуд дээр олгоцсон байгаа зээлийн дүн бол 1 их найт 65 тэрбум төгрөгийн зээл бол банкуд дээр бол олгоцсон байж байна. Нэгсэндээ эргэж Монгол банкнд төлөгдөөгүй. За тэгээд үнцаасчулд удааширч байгаа энэ бүх үйл явцтай холбоотойгоор нийтдээ Монгол банк өмнө олгосон зээлээ бол хугацаанд дууссан боловч эргүүлээд хугацааг нь сунгаад банкн дээр нь бол үлдээсэн байна. Тэгэхээр зэрэг энэ үлдээсэн банкуд дээр хугацааг нь сунгасан зээлийн хэмжээ бол 889 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа сонголтыг бол Монгол банк хийгээд иймэрхүү байдалтай байж байна. Тэгэхээр Монголын банкны холбооны ерөнхий эгч Үнэнбат та энэ асуудал дээр юу товч тайлбар хэлэх үү? Банкуд бол одоогийн байдлаар бол төв банкны бондыг худалдаж аваад тэр хэмжээнд тааруулаад зээл олгож байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. За тэгэхээр зэрэг түрүүний ярьж байгаа тэр барилгын салбарт олгож байгаа тэгэхшөө дээр энэ ипотекийн зээл бол улсын дэмжлэгтэй явдаг хөнгөлтэй зээлүүд л дээ. Тийм учраас нөгөө тэр зах зээлийн хүүгөө учраас нөгөө эрэлт нь дандаа нийлүүлэлтээсээ давж явдаг тийм. Тэгэхээр зэрэг одоо эргэн төлөлтөнд хэдийгээр сайн байдаг ч гэсэн эрэлт нь нөгөө зах зээлийн зарчимд бас арай гайцсан учраас тэгээ одоо илүү байдаг. Монголын банкуд яаж энийг олгож байгаа нөхөр зэрэг хэрвээ тэр их усрын одоо шийдээдэг бол олгоход бэлэн л байгаа. Гэтэл тэр их усрынх нь хэмжээ нь нэг талаараа нөгөө тэрийн дэмжлэгтэй явдаг засгийн газрын 8% орос усны зээлийн хөтөлбөр байсан. Тэрийг Монгол банк хэрэгжүүлж байсан. Энэ Монгол банк хэрэгжүүлж байгаа энэ явц нь болохоор зэрэг бас өөрсдийнхөө дотоод мөнгөний бодлогын гэдэг юм эсвэл гадаад нөөцийн тодорхой шалгуур хязгаарлалтаасаа болоод энэ бол одоо зөвхөн одоо эргэн төлөлтөөс нь одоо цааш нь санхүүжүүлэх ийм болцоод нэгдсэн. Тэгэхээр бидний энийг бол одоо бас бүрэн дүрэн ашиглах болцоо одоо шаардлага бол банкуудын хувьд байгаа л да.
Урд нь бол одоо өмнөх засгийн газар их хурлын үед бол үн дотооржуулах хөтөлбөрийн дэд хөтөлбөрийн хүрээнд бол одоо энэ төв банкнаас нийтдээ 7 ихний төгрөг хэвлэж гаргаад үүнийх нь тал хувийг бол ипотекийн зээлийг санхүүжүүлсэн гэж ийм баримт байгаа л да. Тэгэхээр одоо бол төв банкнаас мөнгө хэвлэж гаргахгүй. Зөвхөн одоо иргэн төлөлтөөс одоо санхүүжүүлнэ гэхээр сардаа бол иргэн төлөлтөөс нийтдээ нэг 34-өөс 40 тэрбум төгрөгийн одоо цуглаж байгаа гэж байгаа. Энэ мөнгийг банкудад хуваарлж өгч байгаа. 30 тэрбум. Тэгэхээр тэрийг л одоо банкуд хуваарлж аваад тэгээд энэ хүрээндээ зээл олгож байгаа гэж байна. Түүнээс гадна бас нэг чухал зүйл байгаа. Хэдийгээр бид нэр одоо энэ ипотекийн зээл 4 их найд их эрчимтэй олгож байгаа ч гэсэн манай банкуудын нийт олгож байгаа зээлийн бараг 3-1 нь болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ байдлаараа бас нэг тодорхой хэмжээгээр одоо нэг таазандаа тулцсан юм шиг ингэж харагдахаар бас байгаа шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тэгвэл одоо ингээд нөгөөх нэг нэмэгдүүлээл нэг хэмжээ хязгааргүй юм шиг явах бас болцоо сул нэгдүгürt банкуудын хувьд сул байгаа, хоёрдугаарт бас төр засгийн хувьд ч гэсэн тэр нэг их усрыг шийдэх хувьд сул байгаа гэж ингэж ойлгож байна. Бид нар чинь бас нэг юм бүтээдэг, үйлдвэрлэдэг тиймэрхүү бизнес экспортод гардаг тийм бизнес рүүгээ зээл олох шаардлага бол байгаа шүү дээ. Хэрвээ эдийн засгаа бодож явал ипотек бол ерөнхийдөө гол төлөв хэрэглээ шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар бол засгийн газар одоо энэ зээлийг урд нь санхүүжүүлж явж байгаа төв банк руу шилжүүлсэн байгаа л да. Тэгэхээр төв банк бол одоо бол зөвхөн одоо мөнгөний бодлогоос гадна давхар бас ипотекийн зээлийг санхүүжүүлэх ийм одоо толгойн өвчин болж хувираад байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ засгийн газар энэ одоо ипотекийн зээлийг санхүүжүүлэх ёстой. Энэ нэгсэндээ төсвийн шин чанартай үйл ажиллагаа учраас засгийн газар одоо барилга хот байгуулалтын яам гэдэг юм уу сангийн яам хариуцж явах хэрэгтэй гэдэг ийм зөвлөмжийг бас олон улсын валютын сангаас өгöd байгаа. Энэ асуудал дээр барилга хот байгуулалтын яамны газрын дарга та юу гэж үзэж байна? Тийм дөрөв хариуцлага дадлан шалтгаанаас ярьж байна те. Ипотекийн зээлд бол нийтдээ одоогийн байдлаар 89 мянган айл 4 их найт төгрөгийн зээл олгогдсон байгаа. Тэгэхээр энийг бол одоо манай Монгол банк ерөнхийлөгч барилга хот байгуулалтын сайдын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулад ажиллаж байна. Бид нэр тэгээд энэ зээлийг хэвээр үргэлжлүүлээгээд харин ажлын хэсгийн үр дүнд бол нэг иргэн төлөлтөөр нь 30 орчим тэрбум төгрөгийн иргэн төлөлт орж ирж байгаа юм билээ. Тэрийг бол манай Монгол банкны санхүүжүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар бол биднэрт харагдаж байгаа байдал бол энэ л байна. Энэс цаашаа их усүрийн асуудлыг бас сангийн яам Монгол банк хоёр хоорондоо тохироод ингээд явах юм бол сангийн яамн дээр бол шийдэгдэх асуудал хөтэлтэй. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ ипотекийн зээл олголт одоо эрс багасч ирсэн ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм л да. Урд нь бол сарда 1000-аас 2000 айл өрхөд ипотекийн зээл олгож исэн бол сүүлийн хэдэн сарын дотор бол нэг 100 өрхгүй хүндэл одоо 100 өрхгүй айл өрхөд л одоо зээл олгож байгаа гэдэг ийм байдал ажиглагдаж байгаа юм л да. Тэгэхээр одоо найруулагч маань гаргах байх одоо тухайн сард олгосон зээлийн байдлыг авч үзье л да. Тэгэхээр 2013 оны байдлаар нийтдээ одоо 176 тэрбум төгрөг олгож исэн бол одоо 14 онд 92 тэрбум төгрөг, за 15 оны байдлаар гэхэд 78 тэрбум төгрөг. Тэгвэл 2016 оны байдлаар гэхэд 50 тэрбум төгрөг гэд ийм эрс буурсан байгаа юм л да. Өөрөөр хэлбэл одоо энэ хэрээр их усүр дутагдаж эхэлсэнтэй холбоотойгоор одоо энэ ипотекийн зээлийн одоо олголт ингэж багассан байна. Цаашдаа үүнийг өргөжүүлээд буцаагаад одоо жишээлбэл 13 оны байдалд нь хүргэх ийм боломж байгаа юу гэдэг дээр бүгдээрээ бас тойрч ярих гэж бодож байна. Асуудал дээр одоо жишээлбэл тавж дарга та энэ асуудал дээр ямар бодолтой байдаг вэ? Энэ үйл явцыг судлахад бол biz 2005 оноос эхэлж үзэх ёстой. Тэр үед бол анх 40 мянган айлын орон сууц гээд тухайн үедээ бол татваруудыг хөнгөлж тэм таатай нөхцөлийн хуулиуд гаргаж компани иргэд хоёрын хооронд процесс явагдчихсаныг 10 жил. Сүүлд нь бол банкнууд энэ дээр бол эрчимтэй оржсны бүтээгдэхүүн болсон. Тэгээд оргил үе нь бол энэ 13 оны жишээ нь 176 тэрбум бол арай 2 сар урагшлуулах юм бол их сэн таагардаг шүү дээ. 2013 оны 7 сард бол 900 тэрбум төгрөгийг бол зах зээл рүү оруулсан байгаа. Тэр нь бол тухайн үеийн улс төрийн сонгуультай холбоотойгоор байсан. Тэгээ 2013 оны 7 сард ерөөсөө байрны өмнө 2 дахь өссөн байдаг. Хамгийн их өсөлт бол тэр сард явагдсан. Тэрнээс цаашаа бол одоо уналттай яваа. Тэгтэр бол энэ голд нь бол нэг улс төрийн шийдвэр буюу дарга нарын зохицуулалт орж ирэх зах зээлийг эвдсэн асуудал байна. Одоо нөгөө талаас бол ипотекийг бол мэдээж иргэд аваад орон сууц авч байгаа банкар дамжуулж байгаа. Гэтэл байшин гэдэг өөрөө бүтээгдэхүүн нь өөрийн хүн цэнтэй босдог. Нэгдүгээрт нь газрын асуудал бол тэр аяараа авилга шингэсэн байдаг. Тэрийг бол бүгдөртөг шингээж оруулж байдаг. Дээр нь бол банкнаас барилгын компаниуд нь өөрөө зээл аваад байшингаа барих нь ипотек хэрэгжээс үнэтэй байна.
Одоо ердийн зээл авах шүү дээ. Одоо чинь арилжааны банкнаас нэг 17-оос 22% хүүтэй зээлээр байшин барьчаад хугацаанд богинох. Нөгөө талд нь хэрэглэгч бол 8% хүүтэй урт хугацааны барина. Тэгвэл ч нөө эрэлт нийлүүлэлт хоёрыг санхүүжүүлж байгаа процесс нь дэгш бус байдал үүсчихдэг. Бүр хэд дахин ялгаатай байдал нь буцаагаад явандаа юм мохордол руу оруулаад байгаа гэж харагдаж байгаа шүү. Энийн дээр бол ялангуяа манай 13-нд мэдээж энэ бид нэр хямралын ихний асуудал гарч ирсэн. Тэгээд тухайн үед бол барилгын салбар, уул уурхайн салбар дээр байсан манай бүх мөнгө тэнд шингэчээд гарч чадахгүй, бүтээгдэхүүн дахиад таваар мөнгө олж чадахгүй байсан. Тэрийг мөнгөжүүлэхийн тулд үн докторжуулах хөтөлбөрөөр бас нийлүүлэлтэнд мөнгө өгсөн байгаа. Мөн ипотекийн сайд 900 тэрбумыг өгсөн байгаа. Тэгээд тэнцвүүлэх гэж оролдоод бас асуудал үүссэн шүү. Тэгээ голд нь бол мэдээж энэ ипотекийн асуудал чинь өөрөө бас үндсэн хуулийн зэцээр очсон байгаа. Тэгээ голд нь бол эргэцэн үед бол бас ийм нэг асуудал гараад ирсэн. Тэгээ энэний дараа энэ ипотек руу шилжихэд уг нь тэрнээс өмнөх бүх процесс барилгын компани байшин авч байгаа банкны хооронд байсан бол сүүлд нь ипотекоор дамжуулаад засгийн газар буюу Монгол банкыг бас оруулаад ирсэн. Тэгээ энэ сүүлд ингээд жоо жанхуулчихад байгаа. Энэ үгүүлэгт. Барилгын компаниудыг төлөөлж байгаа ассоциацийн төлөөлөгчийн хувьд Бацөх дарга та энэ асуудал дээр ямар бодолтой вэ? Ялангуяа сүүлийн үед бол энэ эрэлтээсээ нийлүүлэлтэнд давчаад байгаа учраас одоо зах зээл дээр 20 гаруй мянган шинэ орон сууц одоо огт борлогдохгүй хоосон байж байгаа гэдэг асуудал явж байна. Гэтэл цаана одоо 200 мянган айл одоо орон сууцанд ормоор байна гэдэг ингээр оролт байгаад байдаг. Энэ асуудлыг ер нь яаж зохицуулах ёстой бол урьд дэх жилүүдэд бол засгийн газар хангалттай дэмжлэг үзүүлээд та бүхэн их барилга барьчлаа. Гэтэл тэр нь борлогдохгүй байна. Одоо борлуулалтын дээр төрөөс ямар дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна? За барилгын компаниудын хувьд бол 2013 оноос хойш засгийн газраас бол хангалттай дэмжлэг авсан. Ялангуяа нийлүүлэлтийн тал дээр бол барилгын материалын өвөлдүүлэлт болон барилга угсралт орон сууцны нийлүүлэлтэн дээр бол нэлээд дэмжлэгийг авсч орон сууцны нийлүүлэлтийг нэлээд нэмэгдүүлж чадсан. 14 онд гэхэд 20 мянган айлын орон сууц ашиглалтанд орж исэн. Тэгээ энэ жилийн хувьд бол 16 оны төгсгөлөөр бол 14 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа юм. Энийг ингээд эргээд харахад бол маш их бууралт таарагдж байгаа. За энэ засгийн газрын бодлого маань ингээд нийлүүлэлтэд дэмжичээд нөгөө талдаа уг нь эрэлтийг дэмжсэн бодлогыг өмнөх засгийн газрын хувьд бол шийдсэн байдаг юм байлаа. Тэрний юу гэхээр ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн журмыг гаргаад тэр ирээдүйн тэтгэврийн сандаа энэ одоо бидний төлж байгаа тэтгэврийн санд төлж байгаа мөнгө байна. Эргээд буцаад нөгөө тэтгэвртэй гарчаад байна. Тийм учраас энийг мөнгөжүүлээд энэ тэтгэврийн санд одоо байгаа тэр хөрөнгө 3.8 их найд гэдэг тухайн үедээ би сонсч байсан тийм. Энэ хэмжээний мөнгийг одоо байршуулад эргээд энийг ипотек руу гаргая. Тэгээд нийгмийн даатгалын санд одоо иргэд маань мөнгө төлж байгаа. Энүүгээр нь одоо орлогоор нь одоо баталгаажуулж ипотекийн зээлийг олгоё гэсэн. Тэр утгаараа 2014 оноос хойш бол 16 оны одоо төгсгөл хүртэл бол энэ тэтгэврийн сангийн одоо орлогын хэмжээ бол 34%-аар нэмэгдсэн байгаа. Таны хэлснээр бол одоо өмнөх засгийн газар үед одоо энэ зээлийн их усрыг бол энэ ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдгээс одоо бүрдүүлье гэж энэ хэвээр нь одоо явуулах хэрэгтэй байсан гэж та хэлэх гээд байгаа юм тийм үү? Яг зөв. Энэ хэрвээ явсан бол өнөөдөр бид ингээд ипотекээс болоод ингээд олон одоо барилгын салбар үүнийг дагаад олон одоо нийгмийн даатгал төлж исэн залуус ч одоо байр авах тэр хөсөл мөрөөдөл нь унтарч байгаа байхгүй юу. Тэгээ барилгын салбарын чи ард эргээд нөгөө олон ханган нийлүүлэгчид олон үйлдвэрүүд байдаг. Энийгээ бүгднгийн ингээ гинжин хэлхэгээр унагчиж байгаа юм. Тэгэхээр энэ ипотекийг одоо их усрын шийдсэн байхад төрийн бодлого гэдэг юм залгамжгүйгээсээ болоод яаж байна. Өнөөдөр бид нар ийм байдалд хүрчээд л сууж байгаа. Тэгэхээр Бачаа жаргал дарга та одоо энэ барилга бот байгуулалтын яамыг төлөөлж байгаа хүний хувьд сая бас хэлж штэ төрийн бодлогын залгамж чанар алдагдсанаас болоод өмнөх засгийн газрын үед тэр зээлийн их усрыг одоо ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас бүрдүүлэх гэж идэг энэ асуудлыг зогсоогоод одоо эргэн төлөлтөө санхүүжүүлснээс болоод энэ одоо барилгын компаниудад хүндрэл учраад байна гэж энэ дээр та юу гэж үзэж байна? Би түрүүн ярианыхаа ихэнд дурдсан тийм ажлаасаа гараад гарсны үндсэн дээр бид нэр харин эргэн төлөлтөөс нь санхүүжүүлъя гэдэг шийдэлд хүрч ирсэн. Тэрнээс биш ипотекийг санхүүжүүлэх ямар ч мөнгө байгаагүй засаг дээр. Тэгээд ирээдүйн тэтгэврийн нөөц санг одоо үргэлжлүүлээд явах боломж байсан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг бол Улсын хурал дээр 2019 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлье. Тэр болтол бол Монгол банкын нэг ингээд аваа явж байгаа чи ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа чи засгийн газрын өрн нь бол таазандаа тулцсан. Тэгээд энийг одоо ингээд дээрээс нь авах боломжгүй юм байна. Тэгэхээр одоохондоо Монгол банкнд өгье гэдэг Монгол банкныханд
өгөөд ипотекийн зээлийг ингээд доктортой үргэлжлүүлээд аваад явж байгаа чигээд ажлын хэсгээр бид нэр ярилцсны үндсэн дээр гаргаж ирсэн байна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаар бол явнаа. 19 оны 1 сарын 1-ээс хууль нь хэрэгжээд яваад эхэлнэ. Тэгэхээр бол залгамж чанар одоогондоо алдагдаагүй. Бид нар Түр одоо Монгол банк руу шилжсэнтэй холбоотойгоор түр зогсон байдалд орчод байгаа гэсэн. Байдалтай холбогдуулаад Монгол банк руу түр шилжүүлчихэд байгаа л асуудал. Тэгэхээр Монгол банк энэ асуудал дээр ямар тайлбар өгмөр вэ? Өөрөөр хэлбэл одоо зээлийн эргэн төлөлтөөс одоо нэг сарда 40 тэрбумаас хэтрхгүй ийм хэмжээний одоо зээлийг л олгох болчиход байна шүү дээ. Тэгэхээр хязгаарлагдмал энэ байдлыг цаашдаа яаж өргөжүүлэх боломж байна? Монгол банк одоо энэ эрх хавар 1.5 тэрбум төгрөгийн бонд гаргана гэсэн ийм сураг сонссон байна. Тэрбум долларын. За 2016 оны 3 сард ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдаад тэрлүү ирээдүйн тэтгэврийн нөөц сан руу Монгол банкн дээр эзэмшижсэн активууд одоо тэр ипотекийн зээлээр баталгаажсан бондууд бүгд тийшээ шилжээд эргээд тэндээс орж ирж байгаа эргэн төлөлтөөр нь зах зээл рүү бас санхүүжилтийг нь нийлүүлээд дээрэс нь Монгол банк нэмээд засгийн газарт тэр санд зээл болгох замаар ингээд санхүүжилт бол явж ирсэн. Тэгээд энэ хүрээнд бол яг зөвхөн хүмүүс жоохон тэгш биш мэдээлэлтэй байх шиг байна. Тухайлх юм бол ирээдүйн тэтгэврийн нөөц санд байсан тэр хөрөнгийн хэмжээ ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэмжээ бол яг үндэ тэндээс гарч ирж байгаа их усэр бол яг өнөөдөр бид нар хідээр явуулж байгаа яг л тэр хэмжээ. Нэгсэндөө тэнд очиод тэн дээр бол тийм их усруу тийм төдийлөх нэмэгдэж чадахгүй. Яг зөвхөр зэрэг ирээдүйн тэтгэврийн сан маань өөрөө нөөц хөрөнгө багтаа. Тэнд хөрөнгө хөрөмтлөгж байгаа дүн нь юу гэхээр зэрэг урд нь гаргацсан зээлүүд бонд болоод бондоос орж ирж байгаа эргэн төлөлтөд тэнд орлого болж орж ирж байсан. Тэгээ тэрүүгээр л явж исэн гэсэн үг. Тэгэхээр зэрэг дунджаар одоо сард ямар хэмжээний мөнгө хөрөмтлөгж байгаа нөхөр зэрэг үндсэн төлбөр болон тэр хүүгийн орлогоос нийтдээ нэг 25 орчим тэрбум төгрөг бол хөрөмтлөгдөж байгаа. Энийг л буцаад эдийн засаг руу санхүүжилт болгоод гаргаж байгаа тийм. Тэгэхээр зэрэг энэ дээрээс нэг тодорхой юм гарч ирж байгаа нь юу вэ гэхээр ер нь бол ипотекийн хөтөлбөр бол зогсоогүй явж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бага хэмжээгээр явж байна. Яагаад бага хэмжээгээр явж байгаа нөхөр зэрэг эдийн засгийн нөөц бололцоо бол өнөөдөр яг л ийм төвшөнд бид нарыг авчирч байна л. Тэгэхээр зэрэг одоо жишээлх юм бол хэрвээ зээлдэгчдийн тоог хэдүүлээ харах юм бол 2016 оны 11 сараас 12 сар руу бол нэг 500 орчим шинэ зээл бол гарсан баг жишээтэй. Нэг сард бол 12 сараас нийтдээ нэг 300 гаруй зээл бол эдийн засаг руу гарсан байх хэвээр жишээтэй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг 25 тэрбум төгрөгийн маань санхүүжилт бол бас нэг ингээд сүүлийн 2 сард л гэхэд нэг 800 900 зээлгчийн асуудлыг шийдэж шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол ингээд багч гисэн бас цаашаа үргэлжлэл байгаа. За хоёрдугаарт нь тэгэхээр одоо Монгол банкнаас гарсан шинэ журам бол бас ирээдүйг одоо ипотекийн зээл авахд бас тийм хангалттай бас шалгуур болж чадахгүй арай л өндөр байгаа юм биш үү гэдэг ийм асуудал ирж байна л да. Өөрөөр хэлбэл зээлийн урьдчилгаа бол 30% заавал төлөх ёстой гэдэг асуудал ирж байна. Нөгөө талаар бол 8% зээл гэдэг бол бас өндөр олон улстай харьцуулахад. Олон улсын дунд ч бол 3% байна гэж байгаа. 5% руу бол бас боломж байхгүй юу гэдэг асуудал байгаа. Тэгээд бас тухайн одоо талбай хэмжээ 80 м квадратаас хэтэрхгүй гэдэг. Гэтэл засгийн газар бол 100 м квадратад олгоно гэж шийдвэр гаргасан. Тэгэхээр Монгол банк засгийн газрын хоорондын одоо шийдвэрээс хоорондоо зөрчилдөд дунд нь иргэд бас энэ асуудал дээр бас хэцүү байдалд ороод байгаа юм. Энэ дээр яг нэг айхтар зөрчилж байгаа юм бол нэх байхгүй. Тэгвэл энэ дээр бид нэг зарчмын юм дээр бол санал тохирох хэрэгтэй юм шиг байна. За өмнө нь энэ хөтөлбөр ямархуу байдлаар явж исэн бэ гэхээр зэрэг Төв банкнаас цэвэр одоо та өөрөө түрүүн хэлсэн те мөнгө хэвлэх замаар энэ бол явж исэн байна гэдэг. За энэ мөнгө Төв банкнаас мөнгө хэвлэж төсвийн шин чанартай зардлуудыг санхүүжүүлдэг асуудал бол яг өнгөрсөн 4 жил 5 жилийн хугацаанд л за нэг гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг энд бол хурж болдгоо маа ингэж Төв банкыг мөнгө хэвлүүлж болдгоо маа гэдэг сургамжийг бид нэр хизээс авсан бэ гэхээр зэрэг 90-ад он зах зээлийн эдийн засаг шилжсэн 2 шатал банкны тогтолцоон шилжснээс хойш бол биднэрт бол бусад улс орнуудаас ч гэсэн ер нь Төв банкыг хязгааргүй мөнгө хэвлүүлэх бол эдийн засгтаа эргээ сөрөг нөлөөтэй гэдэг нэг сургамжийг бол авсан. Тэгээд ингэж явсаар хагаад яг нэг ийм хаалгыг бид нэр өнгөрсөн энэ хугацаанд л тогтчлоо л да. Тэгээд энэтэй холбоотойгоор ингээд асар хэмжээний түрүүн та хэлсэн нэг 7 их 80 төгрөг бол эдийн засаг руу 8 их 80 төгрөг эдийн засаг руу нийлүүлсэн байх жишээтэй. Энэ өөрөө яг цаад утгаараа бол юунд хүрэж байгаа нөхөр зэрэг эдийн засаг дээр байгаа нөгөө нэг өр гэдэг имийг нэмэгдүүлээд энэ нэмэгдэж байгаа өр нь өөрөө юутай уялдаагүй вэ гэхээр зэрэг манай эдийн засгийн өөрийнхөө нөгөө нэг орлого бий болгох чадвараас давцсан тийм юм л байгаа гэж байна. Тэгэхээр зэрэг энэ нөгөө өрдөө дарамт учруулж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг энийг зайлшгүй бид нэр тодорхой хэмжээнд эдийн засгийн бодит нөхцөл байдалтайгаа уялдуул цааш нь үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдал руу ороод байна л да. Тэгэхээр одоо энэ асуудал дээр
үргэлжлүүлээд танаас асуу. Тэгэхээр одоо ипотекийн зээл одоо иргэн төлөлтөөсөө санхүүжүүлж байгаа гэдэг асуудал дээр бас та бүхэнд график харуулъя гэж бодож байна. Тэгэхээр энийг тойроод асуухад ер нь одоо ипотекийн зээлийн иргэн төлөлт бол бусад одоо зээлүүдтэй харьцуулах юм бол маш өндөр түвшинд байдаг. Одоо ипотек 97% байдаг гэж ийм судалгаа байгаа. Тэгэхээр хүн бол ямар ч сан зээлээр байр орон сууц авцсан бол түүнийг ямар ч хамаагүй аргаар одоо төлөөд явах ийм одоо нөхцөл байдал үүсэж байгаа гэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол одоо нийт авсан зээл бол одоо энэ 50.9 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байлаа гэхэд үүнээс иргэн төлөгдсөн байдал нь одоо 31.6 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ 31.6 тэрбумаас л энэ одоо энэ цэнхэр фонтой энэ хэсгээс л буцааж одоо зээл олгож ин гэсэн ойлголт төрж байна тийм үү. Тэгэхээр цаашдаа энэ их усрыг нэмэгдүүлэхийн тулд одоо засгийн газар юм Монгол банкнаас бонд гаргаж санхүүжүүлэх боломж байна уу? Үнэн бат захиралтай энэ дээр юу гэж бодож байна? Монгол банк санхүүжилтийн Монгол банк яах юм бөө зүгээр мэдээж одоо байж байгаа багснаас л авч үзэх юм бол нэг сард нэг дунджаар нэг 30 тэрбум төгрөг за 27.8 тэгэл төлөгддөг юм байл л. Тэгэл тэргээр нь дамжуулаад явж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Гэхдээ яг хуу нөгөө түрүү би ярьсан те баг хүүтэл юм уу эсвэл зах зээлээс дагуур хүүтэй хөнгөлтэй зээл хамгийн сайн төлөгддөг. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол одоо 8% хүүтэй гэдэг бол манайх зах зээлээс доогоор байгаа юм л да. Гэхдээ таавал ярьж байна одоо бусд газар өөр тэр бол нөгөө тэр бид нар тэгэхээр номинал дөнгө хооронд нь харьцуулаад байгаа учраас тэрэнд нэг ач холбогдол өгөөд хэрэггүй байх гэж бодож байна. Гэтэл яг үнэр дээр бид нэр 8% зээл одоо иргэдээ ипотекийн зориултаар олгочоод тэгээд засгийн газар нь одоо 14-5% хүүтэй зээлийг л хүмүүсээс иргэдээс аж ахуйн нэгжүүдээс банкнуудаас аваад явж байгаа ийм л тохиолдол байгаа шүү дээ. Монгол банкны газрын захирал та энэ асуудал дээр нөгөө эрх хавар одоо бонд босгох замаар одоо энэ зээлийг санхүүжилтийн их усрыг өшөө нэмэгдүүлэх гэсэн бодол байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр засгийн газар нөр 17.5% хүүтэй бонд авчаад тэрийг ийшээ өгчдөр буцаага татвар төлөгч нараас тэрийг төлж авах шүү дээ. Тэгээд наа чи үзэлтэй та ерөөсөө 8-600 айл бол энэ сүүлийн хэдэн сар бол чинь ипотекийн зээлд хамрагдсан байна. Цаана 30 мянган байр баригдаад дууссан байна. Тэр 30 мянган байрыг чинь барихын тулд барилгын компаниуд бүх зээлээ арилжааны банкнуудаар тавиад зээл аваад тэгээ одоо дахиад яах юм. Ерөөсөө 30 мянгаыг 500-аар хэдэн жил, бараг 20 жил явж байгаа нэг юм. Тэр оронд барилгын компаниуд дампуураад дуусчихад байгаа. Тэгвэл чи над зээлийн асуудал дэмжих асуудал чухал байна гэдэг. Нийлүүл талын борлуулалтыг чинь одоо сая бол нэгдэлтэй хөнгөн мөгж байгаа юм шиг мөртлөө татвар төлөгч нараа буцаагаад 17% хүүлж аваад нөгөө хэдэлд нүгэд байгаа. Тэгээ арилжааны банкны одоо бол ерөөсөө манайх эндээс гарч сайхын тулд арилжааны банк барилгын компаниуд одоо гэрээ хилцлээ дахиж харах хэрэгтэй байгаа маа. Энэ маш таатай үед хийгдсэн гэрээнүүд. Учир нь юу гэвэл өнөөдөр захиргааны эргийн шүүхтэр барилгын компани одоо иргэд байр худалдаад авсан байгаа шүү дээ. Одоо энэ ипотекс гадна. Тэгэхээр нөгөөх нь үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг өгөхгүй давхар зээлийн барьцаан тавьсан юм хэдэн 100-аараа тийм хэрэгүүд байгаа. Зайсангийн байшин тэр аяар хэрүүл байгаа. Захиргааны эргийн шүүхтээ. Гэтэл тэр зохицуултыг энэ талтаа наан төр хийж байгаа юм шиг боловч нөгөө талдаа яг үндсэн бүтээж байгаа санхүүжилт хийж байгаа хоёр нөгөө маш том гацаанд орцоод эндээс банкын дампуурах уу барилгын компани дампуурах уу гэдэг дээр очичоод байгаа байхгүй. Бацаг захирал энэ дээр асуудал дээр ямар бодолтой байна? Ер нь барилгын компаниуд өнөөдөр одоо зээлийнхаа одоо хүүнд нэлээд хэцүү байдалд ороод баг хаалгаа барих уу эсвэл шүүхтэр очих уу гэдэг асуудал яригадаад байгаа шүү дээ. За барилгын салбар үндсэндээ бол яг одоо нөгөө эрэлт байхгүй учраас эргээд нөгөө банканда зээлийг төлж чадахгүй байна. Нэлээд олон одоо бас барилгын компаниуд бас зээлийг төлж чадахгүй хугацаа хэтэрсэн найдваргүй зээл болж байгаа юмуд бол маш их байна. Барилгын одоо энэ хөрөнгө оруулагч буюу орон сууц барьж байгаа компаниудаас чинь доор дахиад барилгын материалын үйлдвэрлэгчид ханган нэрвэсгээд тухайн нөгөө барилгад материалаар нийлүүлсэн маш олон үйлдвэрүүд байгаа. Тэд нар чинь бас цаанаа зээлтэй. Дахиад нөгөө тэр орон сууц барьж байгаа компаниудаас мөнгө авч чадахгүйгээс болоод ингээд давхар шатандаа бүгд яаж чинь эргээд нөгөө санхүүгийнхаа одоо байгууллагад банкндаа өртөө болцсон. Тэгээ ингээд гинжин эхлэхээр энэ маань яаж чинь гэхээр доороо ажилчдаа гэдэг ингээд ерөөсөө маш их өртөөтэй мөнгө байхгүй учраас хоорондоо нэг байраар бартер хийж биеиндээ өгдөг. Нөгөө байр нь л одоо хоорондоо тийм тавар хэрэгсэл болцсон явж байгаа. Энэ дээр зүгээр одоо жишээлбэл та банкуудтайгаа одоо дахиад хилцлийн ширээний ар суугаад магадгүй зээлийнхаа хугацааг хойшлуулдаг ч юм уу? Хилцлийн ширээ энэ төр дээр сууж байгаа. Ернүүд одоо жишээ нь Монгол банкнаас өгж байгаа тэр нөгөө ипотекийн зээлийн нөгөө иргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа энэ юмнууд дээр чинь л бид нэр
одоо нөгөө техник картын бараа гэдэг шиг тэрийг одоо хуваарлт явуулж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл за тэгвэл одоо бид нэг банк болохоор зэрэг нэг барилгын компани зээл олгоцсон. Тийм учраас